Өнөөдөр 3-т, 4-т, 5-т хагас Японд өнгөрүүлж байгаа 4-т өдөр байна. Тэгээд 4-т өдөр өчигдөр Осака дээр өнөөдөр Кёотогоор аялж байна. Тэгээд аялал гэдэг бол миний хувьд яг заавал үзэх ёстой газар бүгдийг нь үзнэ гэхтэй биш, зүгээр яг өөрийгөө чөлөөлөх, ганцаараа байх боломж, элдв ажлын стресс, олон төрлийн эмх самбараа бодлыг цэгцлэх зам юу ч бодохгүй ингээд яг тэр байгаа орчин, тэр хүмүүс, тэр байгаль, тэр хотын соёл ч гэдэг юм уу, тиймэрхүү юмыг яг мэдрээд тэгж явах нь илүү яг аялал юм болов гэж боддог. Тэгээд улсан ойгоос ингээд тийш хувруудаад доошоо ингээд ороод ирэхээр ийм гоё, уултай, модтой, голтой юм гоё байгаль орж ирж байна. Тэгээд энд тэг жоохон суугаад кофе унгаа юу ч бодохгүй ингээд нэг гоё байгалыг мэдрээ гэж бодлоо. Тэгээд энэ удаагийн аялал бол Монголоор дамжсан. Тэгээд Монголд очиод бас зөндөө юм харьцуулж, хэрэгцүүлж бодлоо. Япон гэж орныг үзлээ. Үнэхээр бодож ирснээс зарим зүйл нь ондоо байлаа, зарим эсэргээрээ байлаа. Гоё ч юм их байна. Таалагдахгүй ч юм бас байна. Тиймэрхүү. Тийм байна да. Тэгээд ямар ч маш үр дүнтэй гоё стресс тайсан гоё амралт болж ийн гэж ойлгож байна.